онлайн ярилцлаганд хүрэлцэн ирсэн юм баярлалаа. Тэгэхээр манай Ganabel институттай хамтарч executive coaching хөтөлбөрт хамтдаа хийх гэж байгаа баярлалаа. За тэгэхээр энэ executive coaching хөтөлбөрийн талаар та өөрийнхөө бодлыг хуваалцаач. Ер нь за би өөрөө бол олон компани ажиллуулж исэн. Олон удаа захирлаар ажилласан. Тэгээд захирал хүнд бол нэг 2-3 хэцүү асуудал байдаг. Нэг нь бол тэр хүн ганцаарддаг. Асуух ярих хүн байхгүй. За ямар гэр орныхонтойгоо очиод ярихад хэцүү. За ажил дээр очихлаар дандаа одоо юу гэдгийг ажиллагчтайгаа өөрийнхөө зовлон яриад тахт бас удирдахч хүний хувьд хэцүү. За бусад хүмүүст очиод зовлонгоо яригээд тэгэхээр бүгд адилхан захирлууд байдаг найзар нь их мэтлэн. Нөгөө талаас орчин үед ингээд маш хурдан хөгжөөд юм болгон юу гэдэг өдөр сараар өөрчлөгдөж шít. Энэ үед бүх юмыг өөрөө сураад, өөрөө ойлгоод, өөрөө хэрэгжүүлээд явахд маш хэцүү. Тийм учраас ер нь энэ сургалт коучинг, менторийн хөтөлбөрүүд бол нөгөө талаас тэр захиралд үзүүлж байгаа сервис үйлчилгээ шүү дээ. Тэгэхээр ямар ч мундаг захирал тэр тусмаа том захирал байх тусмаа ямар нэгэн асуудлыг маш олон талаас нь харах хэрэгтэй болдог. Олон өөр хүний төрөлдсөн мэрэгжлийн хүмүүсийн нүдээр. Тийм учраас энэ хөтөлбөрийн миний ойлгож байгаагаар бол энэ хөтөлбөрийн гол зорилго бол ердөө хоёр юм байна. Нэг нь бол тэр хүн өөрөө хувийн үед хөгжиж тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө ажлын тэр хэцүү ажлын цагийг одоо зөв үр бүтээлтэй ашиглах. Түүндээ мэрэгжлийн одоо ийм хүмүүсийг татж оролцуулах зорилготой. За хоёр дахь нь бол өөрөө компани удирдах байгаа, компани байгуулж байгаа энэ бүх үеиг ажилтаа бас яг энэ компаниг удирдах, байгуулах, менежмент хийх, маркетинг хийх мэрэгжлийн хүмүүсийг бас татж оролцуулж байгаа. Тэгэхээр захирал бол цаг багтай, асуудал ихтэй. Тэгэхээр тийм учраас үндсэндээ коучинг гэдэг бол тэр хүнийг үргэлж одоо хөндлөнгөөс нь түшиг нэг талаас нь нөгөө талаас нь яг төрөлдсөн түрүү хэлсэн мэрэгжлийн үйлчлэг